Таны улаан хоолойг хүчил түлээд байна уу? Шүлт түлээд байна уу? Бид өмнөх зөвлөгөөгөөр сөөргөний төрлүүдийн талаар ярьсан бол улаан хоолой сөөргөө, цүсний сөөргөө, түнх залхиурын сөөргөний талаар ярьсан бол өнөөдөр бид хүчиллэг ба шүлтлэг сөөргөний талаар ярилцсан. Бидний эзэн хоолыг эд эс хүлээж авах хэмжээнд болтол жижиглэх ийм үргийг бидний хоол боловсруулах шүүрлүүд гүйцэтгэж идэг. Маш хүчтэй хүчил, маш хүчтэй шүлт агуулдаг. Тэгэхээр эдгээр нь бол зайлшгүй ялгарах ёстой. Ялгарч ээж л бидний хоол боловсрно. Тэгээд бидний бие шингээд хоол одоо шимт хичээлийг бол биднэрт өгч идэг. За тэгэхээр сөөргөө гэдэг чинь болохоор гол нь сүрж урсах урсгалыг буюу уруу газар руу орж ирээд өөрөөр хэлбэл гидснээс хотоод руугаа. За тэгээд цаашлаад бүр улаан хоолой руугаа. Тэгээд дээшлээд бидний хоолоо руу, тэгээд бүр гавл руу орж ирээд бидний эд эрхтнийг гэмтээгээд байгаа. За тэгэхээр одоо энэ хоёрын одоо хүчил шүлт хоёрын аль нь ерөнхийдөө бидний улаан хоолой тий бусад одоо энэ эрхтнүүдийг хамгийн их гэмтээдэг вэ гэвэл аль нь гэж хэлнэ. Тэгэхээр хотоодноос маш хүчтэй хүчил ялгардаг. Бидний гидснээс гидсэнд ялгарч байгаа зүсний хүчил, нойр улчирхаан шүүрлүүд бол бас хүчтэй юм одоо шүлтлэг шүүрлүүд байгаа. Тэгэхээр энэ аль нь улаан хоолойд орж ирсэн тохиолдолд улаан хоолойн сас бүрхүүлийг цочрооно. Гэхдээ хоорондоо бас жоох ялгаатай. За хүчил бол ер нь шууд түлдэг, өвтөгдөг. Ийм одоо шин чанартай. Харин шүлт нь болохоор шууд одоо өвдөл мэдрэгдэхгүй. Гэхдээ нэг хоруу чанартай нь болохоор сас бүрхүүл рүү бол шүлтийг хүчлийг бодох юм бол нэвтрээд орчдөг. Тэгээд тэндээ удаан хугацаагаар байгаад одоо бидний сас бүрхүүлийг өөрийг нь дотроос нь гэж гэмтээж идэг. Тэгэхээр энийг бид нэр зүүрлэх юм бол одоо хүний биед байгаа эмгэг төрүүлэгч бактери, вирустэй яг жишиж болох юм. Бактери бол бидний цусны хэрэглэлтэнд явж байхдаа бидний биед одоо өсөж үржээд өвчлүүлдэг. Гэтэл вирус болохоор бидний эс рүү нэвтэрч орчоод дотор нь ороод тухалж амьдраад тэгээд дотроос нь хөнөөдөг. Яг тэрэн шиг хүчил бол шууд хүрсэн тэр гадаргаа сас бүрхүүлийг шууд түлж гэмтээж байдаг бол шүлт болохоор өөрөөр хэлбэл цусны хүчил, нойр улчирхаан шүүрэл нь болохоор нэвтэрч ороод тэгээд тэндээ одоо гэмтэл явуулж. Тэгэхээр бидний гидснээс хотоодноос улаан хоолоор орж ирж байгаа энэ хоол боловсруулах шүүрлүүд нь хоорондоо холилдоод ирэх юм бол хамгийн одоо аюулыг учруулад хавсарсан илүү их гэмтлийг үүсгэдэг. Давхар одоо түлэгдэлтийг үүсгэдэг. Эндээс болоод бидний улаан хоолойн дээр нэмхэн сас бүрхүүл. За тэгээд дээшээгээ бидний хоолойны сас бүрхүүл бол тэрийг төвчиж одоо гарч чадахгүй учраас тэнд үрсэж улаагаад хөөж хавгнаад за тэгээд цаашлаад тэнд одоо бүтцийн өөрчлөлтүүд хучуур эсүүдийн солигдлгээд тэгээд бүр их удаа архаг гшаадах юм бол хавдар үүсэх юм эрсдэл үүсдэг. Хотоодны хүчил улаан хоолой руу орж ирээд байгаа тохиолдолд улаан хоолойн хавдар үүсэх эрсдэл 5-аас 10 дахин ихсдэг гэж үздэг. Хэрвээ цусний одоо шүүрэл улаан хоолой руу орж ирээд ах юм бол улаан хоолойг үрсүүлээд архагшуулаад явандаа тэнд гидсжүүлдэг. Гидсний эдийн солигдол явуулдаг. За ингээд бидний улаан хоолойнд бариатын улаан хоолой гэдэг онш тавигдаж эхэлдэг. Тэгэхээр энэ бичлэгийг үзэж байгаа хүмүүс дотор хэрвээ оншинд бариатын улаан хоолой гэсэн онш тавигдсан байгаа бол таны хоол боловсруулах шүүрэл их удаан хугацаагаар улаан хоолойнд орж ирээд гэмтээгээд тэгээд тэр цүс нь нойр улчирхаан шүүрлүүд нь дотор нь орж нэвтэрч ороод тэгээд дотроос нь гэмтээгээд байна л гэж ойлгох нь. За энэ хүчил шүлт хоёрын гэмтээх чадвар нь хоёулаа адилхан л гэмтээдэг ч гэсэндээ цүсний одоо сөөргөө буюу гидснээс орж ирж байгаа энэ шүүрэл бол илүү гэмтлийг үүсгэдэг. Ганцхан одоо тэр одоо чээж хорсгоо зогсохгүй цаашлаад аманд гашуу амтагдуулна, хоолойг хорсгоно, доторыг мохоо хоригуулна, хэхрүүлнэ гэх өөр бусад завируудыг дагалдуулж идэг. Тэгэхээр энэ шүлтлэг сөөргөний үед бид нэр хотоодны хүчил дарангуулах эмийн эмчилгээ хийгээд тийм сайн үр дүн гарахгүй. Ягаад тэгэхээр хүчил дарангуулна гэдэг нь хотоодны хүчил ялгаруулалтыг л зогсоож тэр улаан хоолой гэмтэлгийн үүсгэх түлэгдэлтийг л зогсоож байгаа болохоос биш. Цүсний хүчил буюу цөснөөс ялгарч байгаа тэр шүлтлэг бодисыг бол саармөгжүүлж эсвэл тэр үйлчлэгийг нь бол зогсоож чаддаг. Харин хоолны дэглэмээр амьдралын хэв маягаар засах нөхөн зэрэг хэмжлэгээний урт хугацааны тууштай арга хэмжээ авч шалтгаанаа засч чадах юм бол явандаа үр дүнтэй байдаг. За та бүхэндээ хэлэхэд бид 4-р сарыг сөөргөө үүсгэж байгаа шалтгаанаа мэдэж аваад ерөнхийдөө сөөргөтэйгээ тэмцэх юм аяллыг хамтдаа явуулъя гэж уриалсны дагуу маш олон хүмүүс сонирхсон. Тэгэхээр бид нэр сөөргөө чаленж гэдэг юм Facebook-ийн группийг нээсэн байгаа. Тэгэхээр тэндээ бол бид нар бас та бүхэнд хэрэгтэй мэдээллийг нэмж өгнө. Дээр нь нийт группт орж ирсэн хүмүүстэй тусад нь бас юм
сургалт асуулт хариултын цаг байх юм уулзалтыг бас онлайнаар явуулна. За тэгэхээр та хэрвээ сонирхож явах юм бол комент хэсэгт би нэгдэж байна гэж бичээрэй. Бичсэн хүн болгонд бид нар энэ группт нэгдэх холбоосыг өгөх болно. За ингээд удахгүй дараагийнхаа бичлэгээр уулзцгаая.